Жагдийн матар фэн өдрийн цагаар онгоцон суух дургүй. Шөнийн нислэг байвал тун сайн. Penny, Жагдийн шинэ цомгийг сурталчлах сайн арга олсон шүү. Телевизээр реалити шоу нэвтрүүлэгт оруулахар болсон. Жагд наадахыг чинь сонсоод ургуцгал байх та. Үгүй өөр хүнтэй ярьж байна. Наад хийзэ чинь авъя. Их баярлалаа. Эргээ залгая. Боб хүлээ. Penny фэнд зориулж макарон захиалга мартаагүй үсттэй. Яалаа гэж. Яг одоо зохицуулж байна. Жагд. Чиний цомог доод тал нь 1 сая хөв борлогдно. Яаж гэж? Адагтай Penny энэ матар зочид буудлын ингээ цэлгүүсээр байж болно гэж бодож байна уу? Үнэхээр уучлаарай ноён буржуа. За яасан бэ? Юу гэсэн үг юм? Баярлалаа хотын дарга. Гэрлэхийг хүссэн рок дуучин гэдэг нэвтрүүлэгт оруулна гэсэн үү? Ястаа утгагүй нэвтрүүлэг. Шүтэн бишрэгчд маань угаасаа үзэгчгүй. Үзэлгүй яадгийн. Сүүлийн үед маркетинг сурталчилгааг ингэж л хийдэг болсон. Би орохгүй. Наад шиг жинхэнэ уран бүтээлчд тохирохгүй. Уучлаарай цагаан баавга олдохгүй байна. Оронд нь одоо мөр байвал болох уу? Нэвтрүүлэгт орж болдоггүй яах вэ? Гэхдээ уран бүтээлтэй минь холбоотой байх хэрэгтэй биз дээ. Чанар чансаа гэж мэдхүү. Одоо морь болно. Та бас олон төрлийн макароноос аваад ирээрэй. Баярлалаа. Битгий санаа зов. Одоо морь байхгүй ганц материал байгаа. Яг дуртай дургүй эсэх чинь хамаагүй чи орох л болно. Тийм үү? Тэгээд хүчээр оруулах нь аа? Эргээд залгая. Боб. Энэ бүхэн чинь хангалттай. Зүйтэй. Наадахыг чинь л жинхэнэ рок н рол гэж хэлээд байгаа юм шүү дээ. Penny чи шилдэг чамгүйгээр би яах байсан бол таа. Мэргэжлээ сольсон нэвтрүүлгийн шинэхэн дугаарын зочин бол дахин давтагдшгүй сорын ганц Jagd Stone Rock and roll. Тимэ. Jagd өнөөдөр талхчин болно. Үзүүлээд өгнө. Парисын шилдэг талх нарийн бовны газар эзэн Том Дупейнд талархал илэрхийлье. Сайн байцгаана уу? Уршигээрээ шинэхэн гарсан круассант идэх үү? Энд зураг авахыг зөвшөөрсөн нь зөв санаа байсан эсгэд эргэлзээд эхэллээ. Зөв байлгүй яах вэ? Жагд манай талах нарийн бовны газрыг онцолж санал тавьсан шүү дээ. Тэгээд ч давхар сурталчилгаа болж аавтун удахгүй алдартай болно. Алдартай болох гэж байгаа хүн их л сандарч тавьсан харагдаж байна. Ингэж биш ээ. Ирж хүч дүүрэн байгаа чинь сайн хэрэг. Гэхдээ зөөлөн хандах хэрэгтэй шүү. Сайн уу? Ингүүл арай дээр. Фэн тайвшрал та. Хадагта Penny та зүгээр үү? Тийм ээ зүгээр. Энэ нэвтрүүлэгт орох санааг би гаргасан. Өнөөдөр бүх зүйл сайхан болж өнгөрөөсэй л гэж бодож зогсно. Jagd өнөөдөр мэргэжлээ солих ямар санагдаж байна да? Янзтай. Идэж болдог гитар хийсэн гэдэл бодчих. Үнэхээр гайхалтай. Гурал өндөг бас цүцхийн тус. Жагдтай ажиллах ямар байдаг вэ? Олны танил од хүн шүү дээ. Тийм ээ. Тэр үнэхээр гайхалтай. Ер нь тон дажгүй байдаг шүү. Гурал өндөг бас цүцхийн тус. Эдвэ, наадалхан дээрээ бяцлаг тавих юм уу, үгүй юм уу? Ингээд чи хизэнээс энэ нэвтрүүлэгт дуртай болж гав. Маринетихээс шууд дамжуулж байна штэ. Энэ бол талхачны рок н рол. Маринет гайхалтай бяцхан хадагтай. Алив, нааши хүрээд ирээч. Энэ өдрийг хамт өнгөрүүлж байгаадаа их баяртай байна. Алиг Маринет Икавиастай. Миний өмнөх цомгийн зурган дээр ажилласан. Дөнгөж ахлах сургуулийн сурагч гэд бодтоо. Өөх гайхамшигтай. Уран бүтээлч гэр бүл. Залуу загвар зохион бүтээгч бас авьяаслаг талагч. Ингээд Том өнөөдөр биднийг юугаар дайлах гэж байна да? Шоколадтай круассант байвал ямар вэ? Маринет аавда гурал дөхүүлээд өгөөч. Бололгүй яах вэ? Хөх, би яг сүнс шиг харагдаж байна. Надаас айхгүй байна уу? Талх нарийн бов хийнэ гэдэг амаргүй ажил. Хэсэг хормын зар сурталчилгааны дараа эргээд уулзцгаая.